Монголоор байна гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр Монголоор байна гэдэг чинь Монгол уламжлалаа хадгална гэсэн. Монгол уламжлалаа гэхэлэр нүүдэлчний соёл гэсэн. Нүүдэлчний соёлоо гэхэлэр нүүдэлчин болгосон энэ мал аж ахуй юм байна. Тэгэхээр энэ малаа адуулахын тулд Монгол хүний бүх уламжил соёл энийг тоогч үүссэн. Нэг ажлыг хийхдээ нөгөө ажлыг давхар хийж сурах хэрэгтэй. Авгаа хонь хариулаа явж байхдаа аргалаа төвчдөг байх хэрэгтэй. Эр хүн адуугаа хурааж явахдаа бүх малаа хараад нааш нэргүүлчихдэг байх. Ингэж л одоохондоо нэг ажлыг хийхдээ давхар ажил хийж сурвал энд ажилтай хүн болно да. Тэгэхээр ерөөсөө бид чинь ганцхан юм дагнчихвал буруутаад байна. Нэг ажлын хажуугаар нөгөө ажлыг давхар хийж сурах хэрэгтэй. Энэ л хамгийн гоё одоо амжилтын үндэс.